Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Солонгоогш нэ. Хүүхдүүдээ, та нар ямар нэгэн буруу зүйл хийх үедээ яадаг вэ? Яг зөв гэмшдэг шүү дээ, тийм ээ? Миний буруу уучлаарай ээжээ. Миний буруу уучлаарай аваа. Миний буруу уучлаарай найзаа. Гэхэд бид нар уучлахгүй байдаг шүү дээ, тийм ээ? За. Тэгвэл бурхны өмнө буруу зүйл хийх үедээ бид нар яадаг вэ? Гэмшин залбирдаг шүү дээ, тийм ээ? За тэгвэл жинхэнэ гэмшил гэж юу вэ найзуудаа? Уучлаарай миний буруу гэж буруутай үлдээ дахин давтаад байхыг хэлэх үү? Үгүй тийм ээ. Жинхэнэ гэмшил гэдэг бол жинхнээсээ уучлахгүй тэгээд буруутай хийсэн зүйлээ аль болохоор дахин давтахгүй байх. Тэгээд мөн бодол санаа, зүрх сэтгэл, үйлдэл тийм ээ үг хэл яриа бүх зүйлээрээ гэмшиж байгаагаа харуулахыг жинхэнэ гэмшил гэдэг байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ Библиэс нэгэн түүхийг олж харах уу? За тэр ямар түүх вэ гэдгийг та нар чихээр бэлтгэлгээд нүдэ бүлтэлгээд сайн хараарай. За багш нь нэгэн түүхийг ярьж өгөө. Тэгээд та нараас асуулт асуух учраас та нар сайн сонсорой. Бүгдээрээ бэлэн үү? За энэ түүх маань Лук номын 15 дугаар бүлгийн 11-ээс 24 дугаар ишлэлээр гардаг байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа Лук 15-ийн 11-ээс 24 дугаар бүлгийг хамтдаа уншингаа энэ түүхийг бүгдээрээ сонсцгоё. Алдагдсан хүү ба ах. Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй "Аава, эд хөрөнгнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч" гэхэд эцэг нь хоёр хүүтэй хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юмаа хамаад алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдэрч эд хөрөнгөө өрн тархив. Түүнийг бүх юмаа барж дуусгаад тэрхүү нутагт нь сүрхий үсгэлэн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж мөнөөх нь гахаага хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахаа мэдэж байсан буурцгаар ходоодоо дүүрхийг тэр хүсэмжлэвч хийж түүнд юу ч өгсөнгүй. Тиймгүй тэр ухаан эцгийн минь хүсэлсэн хүмүүсийг хичнээн талахаар элбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд үсэж өгөх нь ер нь би босоод эцэгтэй очие. Тэгээд түүнд "Аава, би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгтгэн зохисгүй. Харин намайг хүснийхөө нэг хүн болгооч" гэж хэлээ гэв. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд тэрч өсөв. Хүн түүнд "Аава, би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгтгэн зохисгүй" гэв. Харин эцэг нь боолуудтай "Хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцал, гарт нь бөөч зүү, хөлд нь гутал өмсөг, тарган тугал авчирч нядал бүгдээрээ найрлаж цэнгээ. Учир нь энэ хүү минь өгсөн боловч ам оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо" гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. Тэгвэл найзуудаа, Есүс уулан дээрх сургаалаар дамжуулаад тийм ээ энэ тэнмэл хүүгийн сургаалт зүйлээр дамжуулаад бидэнд юуг ойлгуулахыг хүссэн бол? За тэгвэл нэгдүгээрт нь бид нар бүгдээрээ Бурхны хүслээс холдоод гэм нүглийг илүү их хайрладаг тийм хүмүүс байгаа. Яг л тэнмэл хүүтэй адилхан хүмүүс гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бурхны хүсэл биш, харин өөрийнхөө хүслийн дагуу амьдрахыг хүсдэг тэр хүмүүсийг тэнмэл хүүтэй зүйрлсэн байх нь шүү, тийм ээ? Би өөрийнхөөрөө амьдрна. Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдчихье гэдэл, тийм ээ? Хоёрдугаарт нь бидний гих Бурхны сэтгэл ямар болохыг мэдүүлэхийг хүссэн байна. Бурхан бидэнтэй үргэлж хамт байхыг хүсдэг.
Тэгвэл саяны зөвлөлт дээр тийм ээ тэнмэл хүүгийн аав нь хүүтэйгээ үргэлж хамт байхыг хүссэн шиг бидний бурхан эзэн ч гэсэн биднэртэй үргэлж хамт байхыг хүсдэг. Гэтэл бид нар яадаг вүлээ? Яг энэ тэнмэл хүү шиг бурхан аавынхаа сэтгэлийг ерөөсөө ойлгодгүй байгаа. Тэгвэл 3 дугаарт нь биднэрт ямар зүйлийг ойлгуулахыг хүссэн болоо? Тэнмэл хүүгийн түүхээр дамжуулаад бид нар гимээ ухаарч бурхан руу эргэх хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хүссэн байгаа. Гим нүгэл үйлдэх юм бол түүнийхээ төлөөсийг бид нар төлөх хэрэгтэй. Гэвч бидэнд гмийнхээ төлөөсийг төлөх чадвар байхгүй. Яагаад гэвэл гмийн төлөөс бол үхэл юм аа. Хүүхдүүдээ тэгвэл жинхэнэ гимшил гэж юу юм болоо? Яна, ёстой миний буруу, би ёстой буруу юм ичиж гэж бодоод явахыг хэлдэг юм болоо? Эсвэл тийштэй би ч угаасаа гэмтэй, би угаасаа л муу, би угаасаа ингэж амьдрал дуусна гэд ингээд бодохыг хэлдэг юм болов? Үгүй тийм ээ. Тэгвэл өнөөдрийн сургаалт зөвлөлөөр жинхэнэ гимшил гэдэг юу болохыг Есүс бидэнд зааж өгсөн байна. Жинхэнэ гимшил бол яг л тэнмэл хүү тийм ээ. Аавыгаа орхиод, зугаа цэнгэл хөгөөд, найрлаж цэнгээд бүх юма үүрэг таараа хийгээд тэгээд өөрийнхөө бурууг ойлгосон шүү дээ тийм ээ. Би ёстой буруу зүйл хийчих, би аавыгаа гомдоочхож тий. Тэгээд өөрийнхөө буруу зүйлийг ойлгонгуудаа буцаа таашаа яасан бэлээ? Аавынхаа гэрлөө явсан, аав руугаа явсан шүү дээ. Тэгвэл гимшил гэдэг маань ямар ах нь вэ? Бид нар бурхны хүслээс хол яваад, бурхны одоо хүсгүй байгаа зүйлийг хийгээд тийм ээ. Ингэж яваад тэгээд гим нүгдээ ойлгонгуудаа би ингэж амьдарч болохгүй юм байна штэ гэж өөрөө өөртөө дүгнэлт гаргаа буцаад бурхан аав руугаа очихыг юу гэдэг бахна вэ? Гимшил гэдэг бахна. Өөрөөр хэлбэл ингэж явж байгаа буцаж ирэхийг гимшил гэдэг бахна шүү дээ. Яг л тэнмэл хүү аавыгаа орхиод буцаад аав дээр ирсэн шиг бид нар ч гэсэн бурхан эзний дэргэд байж байгаад өөрийнхөө дураар амьдраад балаа гэж явж байгаад буцаад бурхан дээр ирэхийг гимшил гэж хэлдэг бахна шүү тийм ээ. За тэгвэл жинхэнэ гимшил бол би бүх сэтгэлээрээ, бүх амьдралаараа, үг хэл яриагаараа хүртэл би гимшиж байгаа гэдгээ амьдралаараа харуулахыг гимшил гэдэг байна. Тэрнээс би буруу зүйл хийцэндээ би угаасаа л юм гэж бодоод явахыг гимшил гэж хэлдэг байна шүү тийм ээ. За тэгвэл бүгд хамтдаа нүдэнэ залбирая тийм ээ. Бурхан эзэн минь ээ таньда баярлалаа. Өнөөдөр Есүс эзний сургаал болох тэнмэл хүүгийн зөвлөлөөр дамжуулаад гимшил гэж юу болохыг бидэнд зааж өгсөнд баярлалаа. Бурхан эзэнтэй хамт байсан анхныхаа тэр цаг руу буцаж очихыг гимшил гэдэг юм байна гэдгийг бид нэр сурлаа. Эзэн минь ээ бид нар бусдын өмнө буруу зүйл хийсэн үедээ гимшээд эвлэрдэг байлгаж өгөөч. Мөн бурхан эзэн таны өмнө буруу зүйл хийсэн бол тэр буруу зүйлдээ гимшээд бурхан аав руугаа дахин буцаж очдог хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш бурханы өмнө буруу зүйл хийсэн бол чин сэтгэлээсээ гимшдэг хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.